Энэ жилийн хурал интеграцид суурилсан багшлахуй суралцах гэсэн сэдвийн хүрээнд явж байгаа нь юутай холбоотой вэ гэхээр та бүхэн анзаарах юм бол хичээлийн тоо олон байна, хүүхдүүд их ачаалтай байна гэдэг асуудлыг одоо олон нийт эцэг эхчүүд маань одоо үндэсний хэмжээнд хилцүүлэхэд өрнөд идэг. Эх хичээлийн жилээс сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсролын сургалтын бага боловсролын түвшинд хөтөлбөрийн шинжилсэн хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэх ажил эхлэх гэж байна. Боловсролын хүрээлэнгээс жил бүр уламжлалсан зохион байгуулдаг үндэсний эзэм шинжилгээний хуралд байх хамт олноороо 4 дахь удаага оролцож байна. За манай судалгааны ажил маань энэ жил хим биологийн зарим хичээлийн агуулгыг интеграц замаар сурагчдын агц амжилтыг тооцох сэдвээр сэтгэл хэлэлцүүлж байна. Хүн ба байгаль хичээлийн зарим агуулгуудыг STEM сургалтаа уялдуулах сэдвээр ихтгэл бэлтгэн оролцож байна. Тус ихтгэл маань хүн ба байгаль хичээлийн зарим хүндэтгэр агуулгууд буюу хөшүүрэг ба хэлбэр механизм нэгж хичээлийг STEM сургалтаа уялдуулснараа сурагчдад гарч буй илэрч ажлын уусан дээр гарч буй сурагчдын гүйцэтгэл мөн дээрээс нь тухайн сурагчдад гарч буй чадварууд дээр бид нэр дүн шинжилгээж SBS програм ашиглан дүн шинжилгээж судалгаа хийсэн байгаа. Хүүхдэд ачаал одоо багтаагаар интеграцлсан агуулга арга зүгээр хүүхдийн тухайн түвшинд одоо шаардлагатайгаа мэдлэг чадвар хандлагыг дэмжих ийм одоо шинэ агууламжтай явж байгаа. Нийт одоо сургуулийн өмнөх боловсролын салбар хуралдаан дээр яг шалгарч ирсэн 30 илтгэл, ерөнхий боловсролын салбар хуралдаан дээр мөн шалгарч ирсэн 30 илтгэл байгаа. Нийт одоо 60 илтгэлийг бид нар 2 өдрийн хугацаанд 2 салбар хуралдаанаар хилцүүлнэ. Яг орон нутгаас одоо нийслэлээс ирсэн нийт 198 багш энэ хуралд оролцохоор ирж байна. Одоогийн онцлог нь болохоор интеграцид суралцсан буюу одоо хөтөлбөр шинжилэл рүү илүү их чиглэсэн бүхэлдэг байдлаар хичээл сургалтын арга зүйг судлахад илүү чиглэсэн байх гэж бодож байгаа. Мөн дээрээс нь дан ганц өөр тусдаа судлагдсан байгаас илүүтэйгээр тухайн судлагдтууд нь хоорондоо уялдаатай, холбоотой, бие бинийгээ дэмжсэн байдлаар бүхэлдэг байдлаар сурчдад мэдлэг олгох нь тухайн одоо энэ илтгэлийн маань мөн чанар байх гэж дүгнэж байгаа. Манай судалгааны ажлын онцлогийн хувьд аваад үзвэл огтхон хөгжүүлэх багшлахуун загварыг ашиглан интеграц хичээлийг зохион байгуулж, ажлын хугацаар суралцагчдыг чиглүүлэн суралцагчдын агц амжилтыг бүлээн төгс намын лидерийн даалгавруудын гүйцэтгэлд үндэслэн тооцсноороо судалгааны ажил маань онцлогтой байгаа. Одоо энд бол яг нөгөө аймаг болгоноос дүүргүүдээс нэгдүгээр харин шалгарсан илтгэлүүд ирж одоо судлаач багш маань эрдэм шинжилгээний агуулгаар хилцэж одоо мэтгэлцэж штэ. Тэгээд бид нар маргааш яг нэг одоо үндэсний хэмжээнд 1, 2, 3 дугаар харин шагналтай харин ямар илтгэлүүд хамгийн их эрдэм шинжилгээний талаас баталгаатай, нотлохоотой, тодорхой судалгааны аппарат ашиглаад үр дүнгээ гаргаж ирж байгаа юм бэ. Тэр нь яг бидний одоо эх хичээлийн жилээс эхлэх гээд байгаа энэ шинжилгээ үйл ажиллагаатай яаж уялдаж болж байна. Тухайн орон нутгтаа тухайн багш нарын маань одоо гаргаж ирж байгаа үр дүн нь хэр одоо практик талаасаа одоо ач холбогдолтой байх юм бэ гэдгийг ингээ харж аваад бид нар шалгаруулах юм байгаа.